Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За хэдүүлээ одоо body detox буюу биеийн цэвэрлэгээ хийхээс өмнө бидний бие яагаад бохирддог вэ? Бид нар яагаад бие цэвэрлэх шаардлагатай юм бэ гэдэг үндсэн одоо хувь тухайн ойлголтоо авахд бэлэн болсон байна. За тэгэхээр бид нар ер нь бол ингээд өдөр болгоно өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг, өөрийгөө аль болохоор л илүү эрүүл, эрч хүчтэй, дархлаа сайтай байлгахыг одоо хичээж амьдардаг хэрнээ бид нар төдийлөн одоо хүссэн үр дүнгээ авдаггүй, жоохон ачаал нэмэгдэх эсвэл жоохон даарч хүрэх тийм ээ. Эвгүй хоолунд идэхэд бид нар ингээ бие өвддөг эсвэл ингээ жингээ илүүдл болдог, үе өтгөн хатдаг тийм ээ. Биеийн байдлууд маань заримдаа нойр хүртэл одоо хэврэгшиж буюу те нойрны хэмнэл алдагддаг, шүн унтаж чадхаа болдог, өглөө нойроо дийлхэ болдог гэсэн энэ асуудлууд үүсдэг. За тэгвэл энэ асуудлууд хаанаас ирдэм бэ гэхээр бидний биеийн бохирдлоос ирдэг одоо шинж тэмдгүүд наана ил харагдаж байгаа шинж тэмдгүүд нь байх нэ. Тэгвэл үүний цаана бидний бие организмд юу явагдаж идэггүй гэхээр бидний бие бохирдсноор бидний эрүүл мэнд, бидний одоо нас маань өдөр ирэх тусам хөгшөрж илэгдэж одоо үйл ажиллагаанд суларж идэг байх нэ. За тэгэхээр бид нар тэгвэл яагаад тийм ээ бидний бие бохирдоод идэв, юунаас эхлэлтэй энэ бохирдлууд үүсдэг юм бэ гэдгийг хэдүүлээ авч үзье. За чөлөө зартикал гэдэг зүйлийг бид нар одоо заавалжгүй мэдж явах шаардлагатай. Чөлөө зартикал гэдэг зүйлээс бид нар ангид орших ямар ч боломжгүй бидний өдөр тутмын үйл ажиллагаа, өдөр тутмын амьдралд маань чөлөө зартикал биднэрт байнгын тохиолдож идэг байгаа. Хамгийн гол нь бидний үүнийг саармагжуулах, үүний эсрэг үйл ажиллагаа хийх нь бидний чухал одоо авж байгаа арга хэмжээнд байдаг байх нэ. За тэгэхээр энэ хүний зургийн хажууд одоо эрүүлээс хөгшөрсөн эс хоёрыг харьцуулж тавьсан байна. Та хэд маань зургийг сайн ажиглах юм бол эрүүл эс маань ямар юм гоё шин жимс шиг тийм ээ юм бэлцгэр байгаа нь харагдаж байна. Хөгшрөөд ирэхээр стресс их үүснээс болж маш олон энэ одоо эсэлдэлтүүд бидний биед явагдсан байгаа нь харагдаж байна. Эс гэмтдэг, хөгшөрдөг, тийм ээ, өвчлөдөг ийм нөхцлүүд үүсэж байгаа. За тэгвэл энэ чөлөө зартикал хаанаас эхлэлтэй юм бэ гэхээр хүчил төрөгчтэй орчин байгаа нөхцөл бидний бие заавалжгүй эсэлдэж идэг. Жишээ нь та бодоод үзтээ жимс ногоо мууддаг, сүү гашилдаг, мах өмхийрдэг тийм ээ. Ямарваа нэгэн одоо амьд организмд байгаа бүх зүйлүүд эсэлдэж идэг. Энийг чөлөө зартикалын одоо процесс гэж нэрлэдэг байгаа. За тэгвэл сүүлийн үеийн хэдүүлээ тараг жимс одоо хүнсний дэлгүүрээс авсан талах тариа борцог тийм ээ. Ерөөсөө хөгжрөхөө болцсон, муутахаа болцсон гэдэг маань энд чөлөө зартикал буюу одоо эсэлдэлтийн процесс явагдахгүй байгаа нь хамгийн муу буюу бүр эсрэгээрээ одоо хүний биед ашиггүй буюу хор хөнөөлтөг болж ирж идэг бахны. Тэгэхээр эсэлдэн гэдэг маань бас тийм муу зүйл биш байх нь байна. Энэ бол амьд байгаагийн одоо илрэл буюу те амьд байгаагийн шинж тэмдэг байх нь шүү дээ. За тэгвэл бид нар өдөр болгоны одоо энэ нарны туяа, гэгээ орж байгаа тийм ээ хүчил төрөгчтэй орчноос эсэлдэлтүүдийг авдсан байна. Хоол боловсруулах замын хямрал буюу хоолоо зөв зохицуулж идэж чадахгүй, хүчил шүлтгийн тэнцвэртэй байдлыг сармагжуулж мэдгүйгээс болж одоо дотоод орчинд эсэлдэлтүүд явагддаг байх нь тийм ээ. Тамхи болон буруу зуршил одоо хит их ямар нэгэн зүйлд автах, хит их ямар нэгэн зүйлийг амьдралдаа хөвшүүлснээс болж одоо эсэлдэлтүүд явагдсан байна. За ингээд цаашлаад ирэх юм бол цагаан эсийн гэмтлүүд тийм ээ эсийн дотор явагдаж байгаа үйл ажиллагаанаас хамаарат чөлөө зартикалууд маань газар авч эхэлдэг байх нь байна. За тэгээд дээрэс нь бидний зохицуулж чаддаг болон чаддаггүй хүчин зүйлсүүд гэж байдаг. Бид нар одоо энэ амьдарч байгаа орчны одоо утаа, агарын энэ бохирдлыг хувь хүн бол шийдэх боломжгүй. Бид нар маска зөөх, гэр орно, чигтэй цэвэрлэгээ хийх ч гэдэг юм уу те. Өөрийнхөө нөлөөлж чадах зүйлээ нөлөөлнө гэхээс биш нөлөөлж чадахгүй зүйлүүдээс болж бас чөлөө зартикал ихээр үүсдэг байх нэ. Энэ нь бол үйлдвэржилт болон машины одоо утаа тийм ээ хотчлтын амьдралаас үүссэн чөлөө зартикал үүсэх нөхцлүүд байж байгаа. За дараагийнх нэг зүйл юу вэ гэхээр стресс менежмент. За тэгэхээр бид нар одоо ингээд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хотын амьдралд бол илүү зөнхлөн бидний амьдралд илүүх байна тийм ээ. Гэтэл бид нар энэ стресс гэдэг зүйлийг өдөр тутамдаа цаг тутамд маш ихээр авч идэг хэрнээ стрессээс ангид байх үйл ажиллагаануудыг ерөөсөө хийдэггүй, дасгалаар хичээлдэггүй, бясалгал хийдэггүй, эрт унтаж амардаггүй тийм ээ.
ажил болон амьдралынхаа балансыг тэнцвэржүүлдэг үү, маш их зүйлд ингэж махарч, нойр хоолоо алдаж, ямар нэгэн юмд ингэж амжих гэж маш их юм яаруу явсаар хагаад эрүүл мэндээ алдах тохиолдлууд байдаг. Энэ нь бол стресс менежментийг хийгээгүйгээс болоод бидний биед маш ихээр чөлөө зартикал одоо явагдах процесс байдаг байна. За тэгвэл бид нар эндээс нэгэнт чөлөө зартикал гэдэг зүйл бид нар одоо эндээс зайлсхийх боломжгүй, зөвхөн удирдах боломжтой юм бол тэгвэл одоо бид нар яаж удирдах вэ? Үүнийг яаж сармжуулах вэ гэдэг талаас нь хэдүүлээ дараагийн слайдаараа үзээд явна. За тэгвэл нөгөө чөлөө зартикалаас болоод биеийн бохирдлууд маань биднийг хаана мөрөгөх вэ гэхээр одоо энэ дэр байж тийм ээ, өнөөдөр хоол идлээ, маргааш одоо нүүрс усаар баялаг хоол идлээ, нөгөөдөр нүүрс усаар баялаг хоол идлээ гэж одоо нэг хэв маягийн хоол болон шим тэжээлэр баялаг бус хоолыг тийм ээ цөөхөн орс найрлагатай хоолыг идсээр байгаад дээрэс нь амрал чөлөөт цаггүй байсаар байгаа, дасгал хөдөлгөөн хийхгүй байсаар байгаад ядаж 7 хоногт 2 удаа ууланд гарахгүй хүчил төрөгчтэй орчныг өөртөө авахгүй байсаар байтал биднэрт одоо энэ өөхлөлт буюу жингийн илүүдэл гэдэг зүйл үүсдэг. За тэгвэл жингийн илүүдэл үүсэхэд дотор одоо бидний бие организмд юу явагдаж идэггүй гэхээр яг одоо энэ голын зурган дээр байгаа гидсний орчинд бол маш их юм асуудлууд үүссэн байдаг. Нэгдүгüрт бол өтгөн хаталт гэдэг зүйл үүссэн байгаа тийм ээ. Хоёрдугаар гэх юм бол бүдүүн шулуун гидсний болон нарийн гидсний бохирдлууд байж тийм ээ. Уламжлалт ангахаар аваад үзэх юм бол одоо хий шар бадгана гэж ярьдаг. За хий шар бадганы маань тэнцвэртэй байдал нь алдагдах тийм ээ. Хит их юм бохирдолтой орсноос болж гэсэн үг шүү дээ. За ингээд цаашлаад ямар нэгэн одоо бүдүүн шулуун гидсний болон нарийн гидсний шингээх чадвар нь муудснаас болж гөрвөлзөх хөдөлгөөн нь багаснаас болж өвчнүүдийг авдаг байж байгаа. За тэгэхээр зөвхөн гадна талдаа жингийн илүүдэл үүсэж байгаа юм шиг харагдаж байгаа боловч дотор эрэхтэндээ маш олон одоо өөрчлөлтүүд илэрсэн байдаг учраас одоо энэ маань өвчин болж гардаг байна. За ингээд одоо гидсний үйл ажиллагаа буруутснаас болж бол хураангуйлж авч үзэх юм бол одоо 101 өвчин үүснэ гэж үздэг байгаа. За энэ 101 өвчин маань одоо эмчлэхгүй удаадах юм бол цаашаа дэлгэрээд 404 өвчин, 1001 өвчин гээд цаашаа өвчний маань ангиллууд бүр илүү ингээд нарийсаад явдаг байх нэ. Тийм учраас бид нар заавалжгүй цэвэрлж явах хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй байх нь. За сүүлийн одоо 30 жилийн хугацаанд бол энэ анагаахын салбар маш том энэ судалгаа шинжилгээ хийсэн байдаг. Энэ судалгаа нь бол ямар судалгаа байсан бэ гэхээр сармагчин дээр хийсэн судалгаа байгаа. За 2 бүлэг сармагчин тийм ээ 27 хүртэлх одоо насны сармагчингуудыг 2 бүлэгт хуваагаад нэг бүлэг сармагчинд нь болохоор одоо хэвийн өгдөг хоолыг өгсөн, дураар нь хооллсон гэсэн үг байхгүй юу? Юу дуртайг нийдүүлээл, порцийн өндөр өгөөл тийм ээ, цаг наргүй хооллол өлслөө гэхээр нь хоол өгөөлсэн байна шүү дээ. За тэгвэл Б бүлгийн сармагчинд болохоор маш бага хоол өгөөд ерөнхийдөө юм өлсгөлөнгийн байдалтай хоолын сойгоод нэг удаадаа хоол өгөхдөө ходоодын дүртэл нь өгөхгүй юм дундуур багахан хэмжээтэй үл залгах маягаар хооллоод ингээд 30 жилийн хугацаанд бол энэ судалгааг хийсэн байж байгаа. За тэгээд энэ 30 жилийн судалгааны үр дүнгээс юу гарсан бэ гэхээр нөгөө одоо хэвийн хэмжээтэй хооллолдог, хүснээрээ хооллолдог байгаа сармагчингууд нь маш их өртөлж хөгшрөөд энэ сармагчингуудаас ерөөсөө 70% нь нас барсан байж байгаа. Үлдсэн 30% нь болохоор маш хөгшрөн зөнөгөрсөн тийм ээ, тарих мэдрэлийнхаа зөнөгөрсөн. За хоёрдугаарт гэх юм бол ямар нэг юм дагвар өвчтөй, гуравдугаарт гэх юм бол юм одоо өглөө хүлээж байгаа буюу маш юм хөгшин болсон. За үлдснүүд нь бол бүр өгцөн байгаа шүү дээ. За тэгвэл одоо 2 дугаар бүлгийн сармагчингууд маань яасан байсан гэхээр маш юм залуу, дайчин, жингийн илүүдэл байхгүй, өснийхэн сорыг аваад үзэхээр баг юм булга те минь шиг юм гоё гялгар сортой залуу байсан байж байгаа. За тэгээд энэ судалгааны үр дүнгээс одоо шинжилгээ ухаан, анагаахын шинжилгээ ухаан ямар үр дүнд дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр хүн ер нь цадтлаа идэх, хүссэн зүйлээ ингээд те идэх нь тийм сайн биш юм байна. Хүн ер нь бол хоолоо сойгоод бага хэмжээтэй хооллох юм бол илүү урт удаан амьдрах, илүү одоо үр бүтээмжтэй амьдрах боломжтой юм байна гэдгийг судалсан байж байгаа. За нэгдүгürt одоо ийм судалгаа байж байна. Хоёрдугаар гэх юм бол дэлхийн нийтээр одоо амьдарч байгаа хүмүүсийг судлаад үзэхэд маш бага хэмжээтэй хооллолдог ерөнхийдөө ийм биеийн ачаа одоо биеийн хүчний ажил хийдэг идэвхтэй хөдөлдөг хүмүүс маань
илүү өндөр насалдаг гэсэн юм судалгааны үр дүнгууд бас байдаг. Тэгэхээр бид нар одоо сайхан амьдрахыг хүсэх нь их хооллох юм уу, дуртай зүйл авч идэх гэсэн үг ерөөсөө биш гэдгийг л бид нар нэг номерт ойлгох хэрэгтэй. Ерөнхийдөө зөв тэнцвэртэй хооллоод тэгээд ходоодоо хит их юм дүүргэлгүйгээр зөв грамаар хооллох нь бидний нэг номерын ажил байж байгаа. За тэгэхээр бид нар body detox хөтөлбөр дээр юг үзэх вэ гэхээр 5-4-ээр хооллох, хоолныхоо процент болон нөгөө хосломлыг хэрхэн одоо зөв хийх вэ? Би юугаар хооллол урт наслах уу? Юугаар хооллол би жингийн илүүдэлд өртөхгүй байх уу гэдэг талаар дараагийн хичээлүүдээр үзэх учраас ер нь бол эхний ээлжинд бид нар цацтлаа идэх хэрэггүй юм байна. Хоёрдугаар гэх юм бол хүссэн зүйлээ идэх гэдэг нь тийм зөв зүйл биш юм байна гэдгийг ойлгох нь чухал байж байгаа. За жишээ нь бид нар ингээд маш их чихэрлэг зүйлээр ч юм уу, маш их юм одоо тостой зүйлээр ч гэдэг юм уу, хүн болгоны дуртай зүйл нь өөр өдөг штэ. Тэрийг ингээ хүсээд байгаа нь зөвхөн тархинд л одоо тижэл болж өгч байгаа тий тархинд л сигнал болж очиж байгаа болохоос иш хүний биед одоо тэр амтлах мэдрхүүгээр үүсдэг тийм ач холбогдлууд маш бага байдаг. Тэгэхээр бид нар амтанд нь биш чанарт нь одоо анхаарлаа хандуулах нь бидний зорилго гэдгийг одоо энэ манай сургалтын хүмүүсийн ойлгох ёстой чухал зүйл нь энд бас байж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр чөлөөт артикл болон антиоксидантын талаар дахиад энэ дээр ярьж байна тийм ээ. За тэгэхээр одоо бид нар ингээд цаашлаад явхаараа эсийн тухай маш их яригдана. Цагаан эс тийм ээ. Улаан эс. За дээрэс нь бидний одоо энэ дархлааны эсүүдийн тухай яригдана. Тийм учраас та мэдгүй зүйл ярьж гин гэж битгий түлхээрээ энэ таны одоо бид чинь байж байгаа зүйл та нөгөө мэрэгжлийн биш учраас эс гэхээр танд ойлгогдохгүй байх магадлалтай. Гэхдээ ойлгохыг хичээгээд явах юм бол бид нар өөрийгөө илүү эрүүл урт удаан одоо наслуулах боломж нь энд байгаа юм шүү гэдгийг бас хэлэх хэрэгтэй баха. За тэгэхээр чөлөөт артикл гэдэг зүйл маань явсаар байгаад хаана одоо очиж гэмтэл үүсгэх юм бэ гэхээр ерөөсөө бидний эсэд гэмтэл үүсгдэг. Тэгэхээр чөлөөт артикл бидний биед ороод байна тийм ээ. Чөлөөт артиклийн хэмжээ ихсээд л байна. За тэгвэл та хоолндоо анхаарахгүй, биеийн жиндээ анхаарахгүй, биедээ цэвэрлэгээ хийхгүй, өөртөө одоо ямар нэг юм ашигтай үйл ажиллагаа авахгүй, спортоор хичээлэхгүй, ууланд алхахгүй ингэж яваад ах юм бол яг энэ зурган дээр байгаа үрчилсэн алим шиг тийм ээ, муудсан алим шиг таны эс яг ингэж хөгшөрдөг байх нэ. Бас дээрэс нь эс гэмтдэг байх нь. Эсийн нөгөө удмын мэдээлэл нь буруу болж эхэлдэг байх нь. Хүмүүс ингэж ярьдаг штэ манайх удмаараа одоо сахарын өвчтөө, удмаараа даралт ихсэх өвчтөө гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр энэ нь одоо нөгөө би өөрийнхөө энэ эсийг чөлөөт артиклаас авраагүй, чөлөөт артиклаас ангид байлгаагүйгээс болж миний одоо үр хүүхдэд одоо тэр сахарын шижин ч юм уу те артерийн даралт ихсэх өвчин эсвэл харшил ч юм уу зүрхний өвчнүүд дамжих эрсдэлтэй байх нь. Тэгэхээр энэ өвчнийг хамгийн одоо таслах боломжтой тэр одоо хүн нь тийм ээ та өөрөө байж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр та ямар нэгэн юм суур өвчтөй байгаа бол энэ суур өвчнөө детокс програмаар бүрэн эмчлэх боломжтой. Хамгийн гол нь та энийг ойлгоод амьдралдаа хөвшүүлээд дадал болгох нь хамгийн чухал байгаа. Тэгэхээр нэг удаа одоо багшаар хөтлүүлээд детокс програм хийсэн бол дараагийн удаад заавалчгүй дахиад хийгээд авах хэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол эрүүл байхыг хүсэж байгаа, 70-аас дээш наслахыг хүсэж байгаа хүмүүстээ санал болгож хэлэхэд та улиралдаа нэг удаа body detox програмыг одоо 14 хоногоос 21 хоногийн хугацаанд ч юм уу те эсвэл одоо 1 сараар хийж хэвших хэрэгтэй байх нь. Гэх юм бол та зүнхгүйгээр, өвдөхгүйгээр, жингийн илүүдэлд өртөхгүйгээр бас 70-аас дээш наслах одоо боломжууд нь байж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За тэгэхээр чөлөөт артиклийн маань эсрэг зүйл нь антиоксидант гэж байгаа. Тэгэхээр бид нар чөлөөт артиклаас ангид оршихын тулд яах вэ гэхээр антиоксидантуудыг өөрийнхөө одоо амьдралд маш их үүсгэх хэрэгтэй. За тэгвэл антиоксидант гэдэг дотор маань юу байх вэ гэхээр нэгдүгээр бид нар хоолны антиоксидантууд байж байгаа. Хоолны антиоксидантууд юу арах вэ гэхээр бери төрлийн одоо тийм ээ чирнэлийн ягаан улаан өнгийн жимсгнүүд орж байгаа. За хоёрдугаар гэх юм бол ном ногоон өнгийн навчит ургамлууд бол антиоксидант чанараараа өндөр байдаг. За 3 дугаарт гэх юм бол одоо
ханаагүй тосны өвчлүүд маань тийм ээ омега 3 шар тос маань бол одоо антиоксидант чанартай байгаа. За дөрөвдүгürt гэх юм бол бид нар дасгал хөдөлгөөн хийж уулан далхаж өөрийгөө ингэж нөгөө дайчилж биеийн хөдөлгөөнийг хийж булчингийн массыг үүсгэх нь маш өндөр антиоксидантыг бидний биед нийлэгжүүлдэг байж байгаа. Тийм учраас body detox програмын үед бид нар илүү их антиоксидантыг өөртөө авахын тулд хичээх шаардлагатай. За тэгэхээр 5 дугаарт одоо антиоксидант маань хаанаас нийлэгдэх үү гэхээр стресс менежментээс болж одоо чөлөө тактикалыг бид нар маш сайн одоо сармжуулах боломжтой. Тэгэхээр body detox програмын үед бид нар өдөр болгон талархах, за тэгээд болж игэл бясалгал хийх, сэтгэл санаагаа тайван байлгах, стрессийг одоо удирдах сурах, өөрийнхөө одоо хүч хүрэхгүй нөлөөлж чадахгүй зүйлүүдийг одоо бухимдахгүйгээр тийм ээ зөв зохистой хэмжээнд одоо удирдах сурах нь бидний одоо энэ бие организмыг маань эрүүл байлгах, залуу байлгах, эрч хүчтэй байлгах үндсэн суурь фундаментууд болж өгдөг байж байгаа. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг энд хүрээд өндөрлөе. Дараагийн хичээлээр хэдүүлээ эргээд уулзцаая.